Ахлахангийн сурагчдын өөрийнхөө нээж хөгжүүлэх, хувь хүнийг хөгжүүлэх, дэмжих англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилготой Call for You менторшип хөтөлбөрөөр Даргуул аймгийн Цэцэргийн хамаан газрын дэмжлэгтэй 5 дахь жилдээ 7 дахь удаан амжилттай зохион байгуулагдлаа. 2022 онд санаачилж байсан. За яагаад санаачлах болсон бэ гэхээр Америкийн менторинг хөтөлбөр Америкийн боловсролд нэлээд хүчтэй нөлөөлж, чанарт нь нэлээд нөлөөлж байсан гэдэг зүйлүүдийн талаар уншиж судлаад тэгвэл энэ зүйл бас байх ёстой байна гэдэг зүйлийг бий болгоод баг хамт олондоо хэлээд ингээд бий болж байсан. Тухайн жил болохоор American Corner яг анх нэгдэжсэн. Тэр жил болохоор IELTS Speaking Club гэж байсан. Хүүхдүүд дангаа speaking англи хэлний чадвар байсан бол энийг цогцоор нь бид нар яагаад шийдэж болохгүй вэ гэдэг талаар төслөө бичиж санаачлаад мөн тухайн жилээ бас аймгийн удирдлагуудад бас танилцуулаад ер нь бол аймгийн орнотог энийг бас эргээр хүлээж аваад одоо ингээд 5 жилийн хугацаанд 7 дахь удаан зохион байгуулад өнөөдрийн үйл ажиллагаа маань өнөөдөр ингээд хаалтаа хийж байна. Энэ удаагийн хөтөлбөртөө нийт 145 сурагч өсөлт ирүүлснээс 3 шатны шалгаруултын дүнд 25 сурагч шалгарч өнөөдөр сертификат гардаа авлаа. За ерөнхий боловсролын сургуульд үзэж байгаа хөтөлбөрөөс юугаараа ялгаатай вэ гэх юм бол энэ хөтөлбөр маань илүү эрчимжүүлсэн, хүүхэд болгонд илүү тулж ажилласан, тухайн хүүхдийн төвшөнд нь таарсан мэдлэгийг нь яг эрчимтэйгээр олгож чадсан нь илүү онцлог нь болов уу гэж бодож байна. Тэгээд энэ мэдээлэл болохоор манай ангийн багш надад өгж исэн. Ангийн багш маань намайг орооч гэж зөвлөд би орж исэн. Тэгээд 3 шаттайгаар утсан эхлээд эсэгээ бичээд дараа нь англи хэлний хашаалтыг өгөөд тэгээд ярилцлаганд ороод тэгээд тэнцэж орж ирсэн байгаа. Тэгээд энэ сургалтанд явснараа би өөрийгөө амар нээж чадсан, зорилгоо амар томоор тавьж чадсан. Тэгээд дээрэс нь багаар ажиллах чадварыг бүр амар сайжруулж өгсөн. Тэгээд англи хэлний чадвар мэдээж хувь хүний хөгжлөө сайжруулж чадсан. Хөтөлбөрөөр зөвхөн англи хэлний мэдлэгээ сайжруулахаас гадна хувь хүний хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж 14 хоногийн үр дүнтэй өнгөрүүлсэн талаар хүүхдүүд хуваалцсан. Цаашлаад сурч мэдснээ ахиулан IELTS шалгалтанд бэлтгэх гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах хүсэлтэй байна. 5 жилийн хугацаанд 200 орчим хүүхэд тус хөтөлбөрт хамрагдаж хувь англи хэлний мэдлэгээ дээшлүүлжээ.